Яагаад таны амьдралд байн байн муу зүйл тохиолдоод байдгийг мэдэх үү? Яагаад нэг л зүйл дахин дахин тохиодог вэ гэвэл та сэтгэлээр хүчтэй унах, урам хугарах, уурлах үедээ маш их энергийг цацруулдаг. Энэ энерги нь таны аура буюу эрчмийн орон зайг нэвтлэн гадагш гарахад хэрвээ хар эрчимт орчнол анзаарах юм бол түүнд чухам энэ л энерги таалагддаг. Энэ орчлонд хангалттай удаан оршисон. Тэрээр энэ эрчмийг сорон авч таны аурад наалтна. Чухам асуудалтай тэр хэсэгт шүү. Тэгээд энэ орчнол нь танд юу таалагддаггүй вэ гэдгийг ойлгосон тул таны энергийн нэг хэсгийг авч дахин тийм нөхцөл байдал үүсгэхэд зарцуулдаг. Олон хүн энэ бол амьдралын туршлага. Чи түүнийг туулж гарахгүй бол ийм зүйл учирсаар байх болно гэж тайлбарлах байх л да. Яг үнэндээ юу болдгийг би хэлж өгье. Энэ оршинлыг та өдөр бүр өөрийнхөө уур хилэн, үзэн ядалт, зовлон гих мэтэрээ тижээж байх нь түүнд маш ашигтай. Иймээс тэр оршнол өдөр бүр таны эрчмээр дээрх нөхцөл байдлуудыг үүсгэдэг. Хэрвээ та түүнд хоол өгөхөө болчихвол, түүнийг энергиэрээ тэтгэхээ байчихвал тэр сална. Тэрээр тантай хамт байх сонирхолгүй болно. Ийм учраас танд өдөр бүр таагүй зүйл тохиолдоод байгаа бол тавьж явуул. Уурлахаа боль. Нервдэхээ боль. Танаас тижээгддэг бүх оршинлууд таныг орхин явснаар танд тун амар байх болно. Энэ мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцгаа мартваа.